Монгол Улсын ерөнхий сайд Зандан шатаараа 3/3 загсан бөмбөгийн үндэсний жигчээ багийн тамирчдад ерөнхий сайдын нэрэмжит шагналт 500 сая төгрөг гардууллаа. Ерөнхий сайд ард түмний эвнэгдэлд хөтлж, эх орноо олон улсад сурчлан таниулахад онцгой гавьяа байгуулж, түүхэн амжилт гаргасан тул Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгож байгаагаа онцлоод 2028 оны Олимпиад өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Би та бүхэнд бас 2028 оны Олимпиад манай багт тамирчид бас амжилт гаргана гэдэгт итгэж байна. Саксны ЖФ хооронд тэр дотроо Саксны хотод Лос Анжелест Олимп болно. Манай хүүхд залуучуудын бол та бүхэн бахархал болж шинэ үднээр урам зориг өглөө та бүхнээрээ бахархаж байна. Тэгээд одоо цаашдаа бас манай засгийн газраас өнөөдөр үзүүлж байгаа дэмжлэг бол Олимпийн бэлтгэл болон бүхлээр дэмжиж ажиллана. Бид нар хүний хөгжил бол манай засгийн газрын хамгийн том яг төсөл байна гэж хэлсэн. Сая аймгийн дарга нартаач тийм бүрг өглөө. Та хэд бол Монголын залуучуудын хүний хөгжлийн ямар хүчтэй юм бэ гэдгийг харуулсан. Бас залуучуудаа урам зориг өгч тэднээс бас ахаад ийм амжилт гаргаж болохыг бүх Монголын бүх залуучууд харсан гэдэгт итгэж байна. Та бүхнээ үнэхээр бахархаж байгаа шүү. Монголчууд багийн спортоор амжилт гаргадаг гэдгийг олон улсад батлан харуулсан тамирчид багийн дасгалжуулагчид арын албаныханд мөн талархал илэрхийллээ.